Сонирхолтой TR-Steven өмнөх хвчлэгэн дээр яг уу сөрөө хандлт авсан 130-аад. Тэгэхдээ өнөөдөр ингэнэ. Одоо хүмүүс их түгээмэл айцуд байдаг. Одоо хобби юм уу? Одоо хоббианууд тэдний дундаас одоо жишээ нь их түгээмэл харанхуугас айц. Тэтгэжүүл нэгтэй хобби байл. За нэг тийм. За тэгээд одоо айцуд хэлвэршин. За айцуд зөнгчи хобби айцуд. За нэгтэй хобби гэж айцуд юм шүү. Нэгтэй. За нэгтэй шинэ харанхуй хобби айцуд. Хобби юм шүү. За дараачих нь өөр айцуд. Хайлт өөр айцуд. Атас гэж хэлээ. За хобби. Араач хобби. Араач нь хобби юм байна. Аазнаас сайхан айц. Акро хобби. Өндрөө сайхан айц. Клаудс руу хобби давчуу. Хаалцд орчноос сайхан яа. Баг клаудс хобби энэ баг миний айцхан. Агро хобби олон хүнтэй газар нээлттэй орчноос сайхан. За ингээд айц. Ховор сонин айц. Танастай хобби энэ чи үхлээ сайхан айц чи яг өө. Астро хобби аянга цахилгаанаас сайхан. Утасгүй хоцорхоо сайхан. Нэг тийм айц. Нүх сүв ихтэй зүйлээс жигших айх. Хэрвээ хүсвэл нэг дэлгэрэнгүй тайлбарлах хүүхэд тохирсон айц. За хүүхэд тохирсон айц. Би ч одоо хүүхэд хүн байна. Тохирсон айц. За хүүхэд түгээмэл тохиолддог айц бол харанхуугаас айх. Чанга дуу танихгүй хүн амьтад аимшигын дүрсэл яг та. Айцыг хүлээн зөвшөөрөх, тайванаар тайлбарлаж тайтгаруулах. За насны онцлогоор бол 3-аас 5, 6-аас 9, 10 наснаас дээш насны айцууд харанхуугаас айдаг хүүхэд тусгай арга гэж арга нэ. Эсвэл эцэг ихэд зориулсан богино төв. За аль нь вэ? Тэгээд ер нь бол иймэрхүү айцуд байдаг юм байна. Түгээмэл ингээд жишээний тиймэрхүү айцуд. Ер нь бол сонирхолтой. За тэгээд ер нь бол миний айцуд үхлээс айх айцуд, харанхуугаас айх айцуд. Тэгээд бас юмсууд дүрсэлж харах тиймэрхүү айцуд байлаа. За энэ астро хобби те. Энэ биш. Энэ танастай хобби эднэр л та. Та нар юу вэ? Та нарт ямар айц вэ? Та нарыг бас харъя. Та нар хэрвээ эндээс айц байвал коммент дээр өчээрэй. За тэгээд түрүүштэй. За тэгээд дараа уулзцай түрүүштэй. Баштай.